Бэлгийн хямрал. Хэрвээ төрсөн хүүхдийн бэлэг эргэтнээс сонин ялгадас гарч ирвэл эсвэл сүүний булчирхай томорвол айх хэрэггүй. Энэ нь бэлгийн хямрал гэж нэрлэгддэг. Бэлгийн хямрал нь эстрогенийн түвшний өөрчлөлтөд биеийн хариу урвал юм. Эмэгтэйчүүдийн биеийн эстрогенийн концентрац жирэмслэлтийн хугацаанд ихсэж, төрсний дараа эхийн гормон хүүхдийн цуснд орж ирэхээ болдог. Төрсөн хүүхдүүдийн эстрогенийн концентрац огцон буурч бэлгийн хямрал үүсдэг. Энэ нь 700% норм хүүхдүүдэд тохиолддог бөгөөд энэ нь стандарт үзэгдэх юм. Хүүхдэд энэ нь ингэж илрэх боломжтой. Сүүний булчирхай томорч сүү шиг ялгадас гарч ирж болно. Энэ нь ихэвчлэн амьдралын эхний өдрүүдэд үүсдэг бөгөөд анхны 2-7 хоногт оргилд хүрч дараа нь аажмаар буурдаг. Хэрвээ хүүхдэд цагаан ялгадас гарч байвал түүнийг шахаж болохгүй. Мөн компресс хийх, сүү шиг ялгадас гаргахыг оролдох хэрэггүй. Ийм төрлийн сүг өдөөхөд процесс удааширч 2 дахь халдвар гарах магадлалтай. Мөн бэлгийн хямралын үед эмэгтэй бэлэг эргэтнээс ялгадас гарч болно. Энэ нь цагаан саст ялгарл бөгөөд амьдралын эхний өдрүүдэд гарч 2-р 7 хоногт алга болно. Заримдаа ялгарл нь цусны өнгөтэй, гэхдээ бага хэмжээтэй байж болно. Ихэвчлэн энэ нь цусны судлууд састай холцтой байдаг. Бэлгийн хямрал нь ямар нэгэн эмчилгээ шаарддаггүй. Ерөнхий ариун цэврийн арга хэмжээнээс бусад бөгөөд 3-7 хоногийн дотор өнгөрнө. Бэлгийн хямралын үед санаа зовох шинж тэмдгүүд юу байдаг вэ? Глютений орчим, улайлт, хавдар, өвдөлт, ногоон гнойлог, ялгарл гарвал анхаарал хандуулах хэрэгтэй. Ногоон өнгийн дэслэг шиг ялгарл нь гадаад үнэртэй. 2 мл-ээс их хэмжээний цус ялгарл эсвэл 4-5-7 хоногийн дараа бэлгийн хямралын шинж тэмдгүүд хэвээр байвал анхаарал хандуулах хэрэгтэй. Хэрэв та хүүхдээ санаа зовж байвал хүүхдийн эмчид үзүүлээрэй.